За сайн манайхаа өнөөдөр өглөө босчоод нөгөө хоёр томыгоо цэцэрлэгт нь өргөж өгчөөд тэгээд та яв тэр гадаа гой нартай байгаа тэр гадаа тасглаа хийж байгаа. Та явантад наранд витамин D-г аваад нарнаас тэгээд орж ирчээд цайгаа уухгүй байж гэн. Тэгээд цайгаа уугаа өнөөдөр витамины талаар яриа гэж бодлоо. За тэгэхээр миний энд өдөр болгон хэрэгжилж байгаа витаминууд жирэмсэн төрснөөс хойш ер нь жирэмсэн байгаагүй үедээ ч гэсэн нэмэлт витамин болгож хэрэгжилсэн витаминууд байна. Энд байж гэн. Тэгэхээр за хамгийн нэгдүгээр бол энэ Rainbow гэдэг компани комплекс байгаа витамины. Тэгэхээр энэ болохоор жирэмсэн эхчүүд усан ч болно, төрсний дараа усан ч болно. Төрсний дараа болохоор тунгийн жоохон багасгал уужж болно. Ийм витамин байгаа. Тэгээд энд болохоор зэрэг юу орсон байна вэ? Витамин А, С, Д, Е, К, B1, B2, B6, B12, фолиевын хүчил, биотин, хамгийн гол нь биотин ус хүнстэй арьс. Тэгээд B5, кальц, төмөр, йод бас их чухал элемент, төмөр бас чухал элемент, магний байна, бас маш чухал элемент. Тэгээд юу байна? Цинк байна, зис байна. Тэгээд хэмооны хүчил орсон байна. За бүрийн хэм орсон. Тэгээд энэс өдөрт жирэмсэн эмэгтэйчүүдэд 2 ширхгээр 3 удаа ууж болно гэсэн. Өглөө 2, өдөр 2, орой 2 гэх юм. Хоолны үеэр уугаад тэгээд ямар ч байсан сүү мөндөл нөлөөлөлгүй сүү багасгадгуул гэсэн юм л дээ витамин. Глютенгүй, сойгүй, хуурай сүүгүй гэж байгаа. Тэгээ 360 ширхэгтэйг би бүр хизээ авлаа юм чимэр. Аль нь нэр үед авсан шүү дээ. Одоо дуусаагүй тална. Гэтэ би заримдаа ходоод өвддөг үед багасгаад тунгийн багасгаад өдөрт 2 ширхгээр ууд юм аа. За тэгээд цайгаа сайн найруулчаад цайгаа уугаа сууж гин. Өнөөдөр өглөөнийхөө цайнд юу ууж байгаа вэ гэвэл юм ромашка гэдэг ургамлын гаралтай цайч биш юм бүр яг цэвэр ургамал. За та нар зургийг хараад хэрвээ мэддэг болвол таньдаг болвол монголоор нэршлийг надад хэлж өгч туслаач. Би бүр одоо монголоор яг яаж нэрлэх юм мэдэхгүй байгаа юм. Цагаан цэцэгтэй голдоо юм шар. Тэгээд энэ болохоор дотроо юм жижиг уудтай би аптекаас эмийн сангаас аваад ууждаг. Энэ болохоор зэрэг ямар ч тийм гашуу энтрамд байхгүй ургамал хэрнээсээ нэг юм уудтай 200 мл усанд найруулаад нэг л удаа уухад хангалттай. Дахиж найруулад өвтгөө гэвэл дахиж найруулад дахиад уусна шүү. Тэгээд энэ ургамал яадаг вэ гэхээр ходоод гидсний үйл ажиллагааг маш сайжруулж өгдөг. Тэгээд дээрээс нь 100% органик хатаасан ургамал ямар ч нэмэлт химийн бодистэй нэмэлт тийм удаа хугацаанд хадгалах юм зүрх юм ороогүй. За тэгээд имчилгээний журмаар бас ууж болдог. Жирэмсэн болон төрсөөгчүүд бол өдөрт нэг л аягийг уун. Тэгээд ходоод гидсний өвчлөлтэй, гастриттэй гэдтэй шархлаатай 12 нуглаа гидсний асуудалтай шархлаатай хүмүүс бол өдөрт нэг ширхгийг уухад бол ходоод гидсний үйл ажиллагаа сайжирч тайвширч өгдөг. Тэгээд энэ ургамал нэрэн гоо сайхны айгүй тийм ач тустай. Яадаг вэ гэхээр энэ чимэр 20 ширхтэн айгүй хямдхан 50 рубль. За энэ 20,000 төгрөг тий. Аваад би энэ чинь нэг бол уугаад, нэг бол найруулад, уугаад уусаа одоо энэ үлдэгдэл тий. Юугаараа үлдэгдэл удаа хандаараа болохоор зэрэг нүрээ арчижтэй. Нүрээ арчижингууд чинь гой зөөл рүү тайвшраад өнгөн гой ингээд гой тэгээ нэг жил болоод улаасан одоо скрап хийгээд улаасны дараа нүрээ арчижингууд чи айгүй гой тийм яг тийм өөрийнхөө гойтой гэрэлцсэн шаргал өнгөтэй болоод шаргалж явах. Миний арьс жоохон шаргал талтай болоод нийж ирж байгаа. Гэрэлцсэн гой өнгөтэй болоод айгүй гой тайвширч өгдөг. Тэгээд хүүхэд нүрээр нэм гардаг. Дөнгөж төрсний дараа хүүхдийн нүрээр хэм гардаг.
хүүхдийн нүрээр их юм гарч байгаа үед ингээд зөвхөн энэ янз бүрийн тосмос юм хэрэглэхгүй зөвхөн энэ ромашкагаар арчаад байгаа юм бол өдөрт 2 удаа өглөө оройд арчаад байгаа юм бол гарсын нүдэнд орохноо алгалдаг шүү. Тэгээд хүүхдийн тий бүх суулаадаг, турсны дараа бүх суулаадаг, суугуулаадаг, нуглаатай хэсгүүд маш их уулаадаг. Яг тэр хэсгүүдээр арчаад авах юм бол янз бүрийн тос мэдхгүй тос төрчихснээс арчаад авах юм бол аюу гой дайралдаг шүү. Тэгээд арьсыг аюу гой тайвшруулж өгдөг. За ийм аюу байгаа шүү. Маш аюу сайн ургамал байгаа шүү. За хоёр дахь нь болохоор би хаяадаа л уудаг, өдөр болгон уудаггүй нэг ургамал бол юм Медерина гэдэг юм. За энэ болохоор яадаг юм бэ гэхээр тайвшруулж өгдөг. Стресс одоо заримдаа ч бид нар чинь тий эмэгтэй хүмүүсээс стресс юм амжуулах гаж байгаа бүхэнд нь тэр үед бол энэ янз бүрийн тий эмийн сангас мэдхгүй им авч ууж ирснээс ийм ургамал аваад уучих юм бол дозын тааруулаад уучих юм бол айгүй тайвширч өгдөг. Тэгээд яадаг шүү. Нойр хүрхгүй байгаа хүмүүст тий нойр хүрхгүй нойр гүдэл болцсон хүмүүс байдаг шүү дээ. Одоо нэг 40 гаруй 50 төхөөл ирэх хүмүүс айгүй нойр гүдэлдэг. Нойр гүдэлтгүй гэсэн юм өртдөг. Тэгээд тэр нь бас уухад айгүй сайн тайвшруулад гоё өндөрлж өгдөг юм ургамал байгаа шүү. Имээ санд байж магадгүй. Гэтэ энийг байн гууж болохгүй тий. Оросоор бол неоликац гэж ярьдаг. Байн гуйждаг гэж болохгүй. Нэг 7 хоногт 2 удаа ч юм уу уучихад тий нэг гоё тайвшрал гоё болдог шүү. Заавал тийм нэг стресстэй тий байнгын стресстэй хүмүүс ууж гэж байгаа юм биш. Ер нь бол жоохон ядарсан энэ төр үедээ уучихад бол зүгээр гоё байдаг шүү. За тэгээд өөр витамин гэж ярьж байгаа зогссон. Хүүхдүүдтэй болохоор би ийм витамин уулгаж байгаа. Энэ бүр айгүй гоё витамин, бүр айхор гэд саядас түрүүн хамт авсан юм. Витамин байгаа 60 ширхэгтэй. За энд юу байна вэ? Тэгэхээр кальц, тэгээд D витамин. Кальц 13, D витамин 13. Калори байхгүй чинь тэгээд сод 8 г. За өөр юм ерөөсөө юу ч ороогүй байна. Тэгэхээр фри гэхээр зэрэг ороогүй гэхээр глютен ороогүй те гурлийн цавдуул ороогүй. Тэгээд ямар нэгэн амьтны гаралтай тийм бүтээгдэхүүн ороогүй гэхээр одоо юу гэсэн гормонгүй ямарч юу гэсэн силикон гэх юм те. За ийм витамин байгаа шүү. Хэрвээ Монголд зардаг бол та нар бас олоод авчвал аюу сайн гүмийг хийх гэдэг. Аюу гоё чихрийн амттай. Пробүрийн янз бүрийн гоё юмтэй өөрөө заримдаа өгдөг зэрэг өдөртөг. Аюу гоё витамин байна. За тэгэхээр дараагийн витамин юу вэ? Кальц. За кальц төрхөөс өмнөх төрсний дараах өдрийн норм 2000 мг гэдэг юм байлээ манай эмчнэр. Тэгэнгүүт би эндээсээ өдөрт 1000 мг кальц авчиж байгаа учраас эндээсээ 2 ширхгийг уучихтал болж байгаа. Тэгээд нийлээд энэ 500 мг-тай тус бүрэн тэгээд нийлээд 1000 болж байгаа. Тэгээд витамин D3-тэй. Тэгэхээр тусдаа D бас уух шаардлагагүй гэсэн үг. За тэгээд кальц ууж байгаа нөхцөл заавал ус сайн уудаг шүү. Ус сайн ууж бүр кальцийг өглөө болж өглөөний зам дээр уугаад тэгээд усыг бол өдрийн турш сайн уух хэрэгтэй. Литр 500 ядаад уух хэрэгтэй байдаг шүү. За витамин D одоо хүүхдүүдэд D өгөх үү яах уу гэд гайхаад байдаг хүмүүс их үг юм лээ. Тэгээд Aqua D3 гэдэг манай энд аптект зардаг юм витамин D манай багт бичиж өгсөн. Тэгэхээр 10 мл энэ яадын хэрийн туслаар өгдөг. Нэг туслыг өдөрт өгдөг. Тэгээд устай нарган дутуу төрсөн ч юм уу, төрөөд жоохон тэгээ тэнхээ муутай, төр муутай, сүү бахтай, ихэн сүү бахтай ч юм уу. Тиймэрхүү жоохон асуудалтай жижиг хүүхдүүд бэбинүүд авах юм бол 2-7 хоногтойгоос эхэлж өгд юм билээ. Тэгээд манай хүүхд болохоор бүрэн хилэндээ төрсэн учраас би 2 сартаагаас дөнгөж эхлээд өгч эхэлсэн байгаа нэг. Нартай үед бол тэг өгөх шаардлагагүй л гэдэм байлээ л дээ. Гэтэ нартай наруу байсан эмчнэр бол 7 нас хүртэл хүүхдэд дээ өгч ивэл зүгээр өвдөх нь бага байдаг тий. Янз бүрийн вирус төртөх нь бага байдаг л гэдэг юм лээ яг
би өдрийн өнөөдлийг мэдэхгүй. За тэгээд хамгийн сүүлд Максийн хайр гэдэг миний өмнө хэрэглэжсэн витаминыг та харж ирсэн баг. Энэ болохоор бас энэ iHerbal сайтаас авч ирсэн витамин 90 ширхэгтэй ус сургуульдаг. За энд хамгийн гол элемент нь болохоор биотин аа. Биотиныг тусад нь бас аптект зардаг манай энэ Монголд бас зардаг байлгуудаас амьддаг байна. Тэгэхээр тусад нь биотин аваад өдөрт хэрэглэсэн ч болно, эсвэл юу аваад хэрэглэсэн ч болно шүү дээ. Загасны тус. Загасны тус аваад хэрэглэсэн ч болно. Усны асуудалтай хүмүүс бол ус ундаг те. Одоо бол миний ус амар унаад байгаа. Гайг ургаад байгаа харин эрүүл ургаад байгаа нь үзүүрэн салаалаагүй эрүүл ургаад байгаа харин айгүй унаад байгаа учраас би энэ витаминаа дахиж захиаж авч байгаа юм уу гэдэг тийм жоохон баг. Гэхдээ хөхөөлөгчд бол эмчийн заавраар уугаарай, доозыг багасгаад уугаарай гэж бичсэн нэлээд заавар дээрээ. Тийм. Тэгээд заавал энэ брэндийнх гэж байгаа юм биш үү? Яг ус хумс те арьсанд зориулсан биотин өндөртэй витамин заавал ууж явах шаардлагатай. Эхчүүд хөхөөлөгчд. За тэгэхгүй бол над шиг саяхан хэд оног ходоод угаад витамин авахгүй байсан. Ходоод өгдөөд витамин авахгүй байсан чи миний бушууд өгдөөд тэгээд ус унаад эхэлсэн. Тэгэхээр бол ерөөсөө би яалтчгүй одоо ууж авахгүй болохгүй маа гэдгийг бүр ингээ ойлгочиход байна. За одоо юу яач та өдрийнхөө норм витамин авч. Тэгэхээр энэ том савтай суплементээс би нэг ширхэг өдөрт уучдаг. Тэгээд кальцнаас болохоор бас нэг ширхэг уучдаг өглөө. Хоёроо ингээл давхарлаад уучдаг юм аа. Тэгээ өдрийн турш уссаа уучвал супер. За юм ярангаа. Тэгээд өнөөдөр өглөөнийхөө цайнд гурвалжин будаа идэх гээд байж байна. Одоо гурвалжин будаага идэнэ. Тэгээд өндөг нэг ширхэг өндөг заавал идэнэ. Хамгийн сүүлд харуул бүтээгдэхүүн одоо бас iHerb гэдэг энэ сайтаас авсан organic pops гэдэг юм pops байна. Тэгэхээр штэж хэрүүд байна. Энэ болохоор яад юм гэхлээр штэж хэр гэхээсээ илүү нэмэлт хүүхдэд витамин болоод өгч байгаа. За тэгэхээр энд найрлахын би таад миний камераас жоо муу яваад шин. Найрлахын таад дөрөв шууд уншаад өгч. Энд болохоор зэрэг органик сахар. За ийм сахар, органик сахар гэх юм сахар борлоо өгч. За Европ хэрэглэдэг цайнда. Тэгээд аюу бор сахар, тресниковый сахар гэж яддаг манайсаар бор сахар, тэгээд бор сахарын сироп гэж байна. Тэгээд буданы сироп орсон байна. Лимоны хүчил орсон байна. Тэгээд аскорбины хүчил орсон байна. Colored with ингэж луун буюу одоо тий ухрынууд гүзээлцүний тийм одоо яг тийм жимсний шүүсний охоор болол өнгө оруулж өгсөн гэж. Тэгэхээр ямар ч тийм илүү дутуу хими нэмэлт юу байхгүй, продукт байхгүй гэсэн үг. Тэгээд юу орсон гэж байна. Энд болохоор ямар ч өөх байхгүй, total fentanyl гэж байна. Харагдаж байна тийм. Ийм юу ааштай хэрнээ хүүхдүүдтэй аваад өгч байгаа юм. Монгол гэхдээ яг энэ брэндийн бичсэн бас өөр органик гоё юм зардаг дэлгүүрүүдээр яг ийм штэ хэрнээ зарж иж магадгүй шүү дээ хүүхдүүдтэй авч өгч байсан дээр шүү. Янз бүрийн дэлгүүрээс мэдхгүй чихэр авч өгч явахлаар тийм. За тэгээд юугүй no peanuts гэхээр бас юугүй самар ямар ч самар ороогүй тийм. Тэгэхээр аллергийн сахар за миний дэлгээд энийг харуулчих. Биз калори гэдэг калоригүй ямар ч калоригүй. Энийг кофенд хийж ууж болно. Юмд хийж ууж болно. Өглөө хар цай лимонтой цай уудаг хүмүүс лимонтой хар цайндаа хийгээд ууж болно. Өөр ямар нэг одоо юу иддэг хүмүүс байна те. Ургамлын гагалтай юу гэсэн сахар орлогч гэсэн. За манай Монголд юу гэдэг юм гэсэн шүү.
дотроо ийм яг сахарын өнгөтэй юм цаа. Манай Монголд экстра гэдэг орос дэлгүүр байдаг гэсэн шүү. Тэр экстрад бол энэ сахар оологч бол зарж л байгаа да. Зарж байгаа л гэж бодож байна. За энэсээ би бол нэг жохоо хийгээд уучтээ. Өглөөнийхөө цайнд тэрвээ сүтэ цай авахгүй юу гэх юм бол хар цай ч юм уу эсвэл лимонтой цай ч юм уу эсвэл юм ромашка ч юм уу гэх юм бол. Ромашка гэхдээ сахаргүй уусан ч гашуун биш. Айгуу гоё. За би тэгээд цайгаа ууя да. За өнөөдөр Еврошээр захиалгаа хийжээд маргааш шампунуудаа эрхлэхээр нэр ус арчилгааны талаар дэлгэрэнгүй видео оруулъя гэж бодож байгаа. Тэгээд би арчилгааны талаар бас дэлгэрэнгүй видео оруулъя гэж бодож байгаа. Тэгээд за баяртай эргээд уулзцаая.